За өглөөний минь хүргэе дүүнэртээ. За нэг өдрийн дотор сайхан үйл болцсон. Янзын гоё байгальтай байна. За ингээд шагаад болсон цасан дунд богдуулнаас дүүнэртээ нэг удаа сургамж төгүүлгээ хэлье гэж бодлоо. За нэг хоёр өвчтөн сэхэнэ тасаг төвчиж байна. За нэг нь хаалганы дэргэд, нөгөөх нь цонхны дэргэд болтой юм гээд. Цонхны дэргэд хөвч байгаа болтой өвчт нь болохоор завч хөлөөр үргэлжил одоо нөгөө хаалганы дэргэд хөвтөж байгаа өвчтөндөө цонхоороо хараад тэр цонхны цаана болж байгаа амьдралыг ярьж байна нэ. За ингээд баахан загсчд айгүй их загс барьжээ. Энэ үйл идэрч та баахан засаа зараад гэр бүл нэг сайхан амьдрах юм шиг байна да. Цтай загсчд байна да гэл. За нэг хоёр жоохон атсын болтой хүүхд өвөө метр явж шүү. Өвөө метр их тусалдаг болтой юм а. Энэ хүүхдүүд мөн сайхан хүүхд шүү. Би ч гэсэн бас атцээтэй. Миний атцээч бас ийм шүү дээ гэсэн зүйл яриа. За тэгжсэн хайр дурлалтай болтой хоёр залуу гараас өгтөлцөд явж ийн. Ямар ч гоё залуусуу. Ямар ч хоорондоо хайр сэтгэлтэй зайлвал энэ хоёрын амьдрал бол мөн ч урт үргэлжлэлтэндээ мөн ч сайхандаа гэх ингээл өнөөдөр чи ямар гоё цас орцсон бэ хараач. Гадаа ингээд дүүрэн цас орцсон. Янзын гоё байна штэ. Одоо бол хавар болж явах гэх ингээл ярьж өгч үндэ. За тэгсэн нөгөө үүдэн тавьчихсан өвчтөө би ямар азгүй юм бэ тэнд л очих гэдэг байж хэзээр өвчтөй ч гэсэн бос үедээ ингээ сайхан амьдрал харах байсан юм да гэсэн юм өрүүлж бодоод төвчээд байж байна. За ингэсэн нэг өдөр нөгөө цонхны дэрэгдэх өвчтөн яг амьсгаланд авчтаад их болохоо байж байгаа болтой байна гин шүү. За тэгэхээр үүдэнд өвчсөн нөгөө өвчтөн чинь хонхоо дараа дуулан совилогч эмчнэрээ дуудах боломж байсан боловч тийм үйлдэл хийсэнгүй. Юмыг яаж мэдгүй одоо магадгүй одоо нөгөө цонхны хажууд хэвтэй гэж бодож байсан бүү мэд. За ингээ удалгүй нөгөө мо цонхны дэргэд хэвтэй дээрээд идэх өвчтөн бурхан болчихжээ. За ингээд бурхан болсон өвчтнийг авч гарсны дараа цогцсыг авч гарсны дараа нөгөө үүдэн дээр хөвчсөн өвчтөн хүсэл тавьсан. Намайг оронд нь хэвтүүлчихэж энэ бурхан болооч орон дээр гээд. За ингээд түүний совлогч өвшөөрөөд бурхан болооч нөгөө орон дээр авч хэвтүүлсэн чинь нөгөөт чинь хөө эн чи одоо цонхгүй юм байна штэ гэж хашгирч байна. Гэхдээ угаасаа цонхгүй манай сэхний өрөө тасгч бүгд л одоо цонхгүй штэ хаа гэсэн чи юу яриад байгаа түрүүний тэр бурхан болсон өвчтөн чинь цонхоор хараад яриад идэг гэсэн штэ та нар битгий хүн хоороод ээлтэй гэж бухимдж гэдгсэн совлогч үгүй яхаа тэр хүн чинь юм харах боломж байхгүй. Яагаад тэгэхээр төрөлхийн одоо хараагүй хүн шүү дээ. Тэгэхээр тэр хүн хотлоо хий харж ирсэн байна танд гэж хэлж байна. За тэгэхээр энэ сургамж төгүүлгээр юу хэлэх гээд байна гэхээр сайн муу хүнийг хэлхийг би одоо бодсонгүй. Муу санаатай хүнийг тухай яриаггүй. Юу гэхээр хүн амьдралд бол хүн хоёр янз байдаг. Нэг нь бол хичнээн боломжгүй ч гэсэн боломжтой юм шиг юм сайхан боломж ашиглаж амьдрдаг юм хүмүүс байна. Нөгөө талд нь бол хэдийгээр боломжтой ч гэсэн арчаагүй боломжгүй мэт амьдрдаг ийм хүмүүс байдаг юм байна. Тэгэхээр дүүнэр одоо захиж хэлэхэд энэ сургамж төгүүлгээс ямар ч боломж байхгүй ч гэсэн боломжтой юм шиг амьдрахыг хичээж яваараа гэж хэлж байгаамаа. За ингээд дүүнэртэй амралтын өдөр гэр бүлээрээ ая тухтай сайхан үр хүүхдтэйгээ сайхан амарч жаргаараа гэж ерөөё. За баяртай.